вы начали. Документ запишем, все равно через хуйня. А я не сделал, наверное, документ запишем, чтобы мне просто такой следующий вид нашел. Chicken Darabans, Dodonic Council. KFC so good. Цагдулаарч өнгө сэрэглээ. Шин зүйлсийг турших ил хайвала хизээж битгий зогсоо. Что позволяет замечательно, товарную речь компания «Вася». Би багнаар хойцоо компани нийлж компанид захирлаа 2014 оны 3 сард томилогдож ирсэн. 2014 оны 3 сард тийм. За, би тэгээд энэ үзүүлж асуух гэдэг юм. За, юусны хэмжээтэй зүйл протокол байна. За, энэ протокол дээр багнаар речь компаниас юуны тодорхой. тодорхой чулуу гэдэг. Энэ чулуу тодорхой зааж гэмээр. Мөн. За, энэ хэмжээтэй зүйл байна л да. Багнаас дүүс гарахтаа 5 316 тонн. Шинжлэх ухааны байна. За, энэ гэдэг шуудаад үсэн чинь 7150 буюу 280 тонн болж байна. Ингээд цаанаас гарсан хүмүүсийг шуудаас нүсгээс нь хасчихаар 30 тонн 91 30 тонн 910 грамм мотор үүсгэх ёстой бол. Тэгээд цаанаас энэ газрын хэмжээ үзсэн чинь 17 тонн 180 грамм басан. А би янаас сохоор цаанаас гарсан хүмүүсийг энэ дээр шуудаад хасгаар өтгөхтэй үзсэн яг тоон зүйл өгөхгүй. 38 хураад тулаад байна. Шарын шалтгааны юу гэж байна? Тэгээ би энийг тайлбартай хэлэх ёстой гэж ойлгож байна. Би бол албан тоод танай энэ компанид үндсэндээ 4 удаа албан тоод төрсөн. Намайг хэлсэн 4 сард ажил авснаас хойш энэ нүрс нэг эзэнгүй нүрс нэг бодлоо. Хүн харахад бол эзэнгүй. Бид нар бүртгэл авахд хэцүү. Энийг нэг зарж байгаа нүрс бол үндсэндээ бол юутай байх хэвээр. Нэг газраас аваад нөгөөдхөө зарах зорилттой байх хэвээр гэж ойлгодог. Тэгтэл богоноос буусан. Тэгээ богоноос буусан нүрс чинь ямар ч эзэн баггүй. Бид нар зараад тусгаар бүртгэл хийж аваад тэрийг зарсныхаа багнуур руу бичнээ тоон үүсгэлөө гэдэг нэг мэдээлэл өгдөг. Мөнгөө шилжүүлдэг. А энэ бол Конгресс богоно гэж ярьдаг. Ямар нэг эзэнтэй болсон. Энийг эзэнтэй болохын тулд нэгдүгээр нь эзэнтэй болоё гэдэг санаад одоо эргээд хэдэн жилийн дараа хэдэн сарын дараа ийм юм болохгүй тул ямар ч хэсэг эзэнтэй болоё гэдэг санал өгсөн. За энэ дээр бол танаас газрууд бол үлдээж аваад за хоёрдугаар нь танаад бичний тоон 30 мянган тонн гэх юм уу 50 мянган тонн үүс буусаа танаа аваад борлуулсан гэдэг асуудал гарахтай. Тэрэн дээр ямар ч хэлжихэд баггүй би аваад борлуулаад ирсэн жинхэнэ сүүлд нь би ямар юм дээр буухуулаад ирэх надад тийм тул
ажил авснаас хойш санагдсан. Тийм учраас энийг эзэнтэй болёо гэж санав. Тавьсан үндсэн дээрээс мэдээ олон хэмжих хийсэн. Бид нар өөрсдөө ч гэсэн энэ хийсэн. Бидний компаниас төлөөлөгч хүн яагаад энэ чинь шуудаснаас үлдсэн үс хэдэн хувь байдаг биш үү? Энэ чинь 40 тонн бичсэн 16 тонн байдаг биш үү? Мэдрүүлж энийг бид нар баримтжуулахын тулд энийг хийсэн гэж байна. Ер нь юунаас хорог гараад идэндээ үл энэ хорогдлууд бижиг ган дотор энэ янз бүрээр харж исэн. Нэгдүгээр нь энэ савлж исэн улсууд бол тусгай өөрсдийнхээ энэ хоёр бичгийн толгой дээр энэ хоёр тасалбай хийчихээ. Нэг талд нь Барнуугийн элч компанийн баг зэрэг нүүрс болгодог. Нөгөө талдаа бол энэ нүүрс хөтөлбөрийн юугаар болгодог. Нүүрсээ хүлээж авдаг. Тэрнийхээ үйлдвэрлэлүүдийн нэг жижигхэн газар тавьчихад тэрэндээ нөөсөнд нь бид нар холихгүй, өөрснийхөө нүүрстэй холихгүй энийг тусган байлгаж байгаа. Авдаг энэ нүүрсийг авдаг газар зөвхөн уурын зохнол байдгийн шүү хэдхэн уурын зох. Бүх уурын зох бас тийм номтой нүүрс төлөхгүй байхгүй. Тийм учраас хэдхэн газар авч ирсэн бид нар. Тийм учраас энэ газар төгөхийн тулд энийг одоо журмд оруулахын тулд мэдээ бодлоо орж ирсэн. Энэний манайх өөрснөө бас нүүрс болгодог энэ хордлууд бол баг зэрэг тайги. Яг л замдаа одоо богоон бол одоо бүр яг энэ жигэл битүү богоон ирээ замдаач баг зэрэг нүүрс хол зам туулж ирж байгаа шүү дээ 130-аад 30-40 км гэж байна. Тэргээр баг зэрэг хордлоо байдаг байлгүй гэж боддог. Ер нь ингээд хараад байхад тийм зөөлж байгаа янз бүрийн тэнд ажиллаж байгаа улсууд би нэлээд олон удаа тэнд дээр очиж харж ирсэн. Зөөгөө тавьж тэр бөөмсөн дээр аваач хийдэг юм байдаг хийдгүү ч юм уу байдаг. Яг л тэр авийн тараагаад нэг юм шуудан дээр тавиад зөөж хоорондоо цооруулаад асгааж явахад танаас наад чинь нүүрс чинь газраас хутаад биш. Ийм маягаар энэ хордлоо би нэлээд гардаг байсан гэж байна. Тиймээс бид нэр хөрсний шийдвэрээ хийж үзчихсэн, янз бүрийн шийдвэрийг хийсэн. Ерөнхийдөө нүүрсэнд бол хордлол гардаг юм байна гэдэг. Нарийн одоо яг тэрэн дээр алдаж байгаа гэдгээр бол би бүгд хийж чадаагүй. Яг янз бүрийн байдлаас хордлол гарч байна. За, та таны процесс илүү хариуцлагатай болсон байна л да. Одоо замбраагүй нүүрснээс ингээд хэмжтэйгээр хаваад авдаг болсон юм. Танаас би асуух гэдэг энэ Барнуугийн нүүрс хөтөлбөр зориулсан нүүрснээс чулуу гардаг байсан уу? Таны хамаатай чулуу харагддаг байсан уу? Ер нь бол энэ чулуу бол ирдгийн. Энэ бол байг би бол бас Барнууд дээр очиж уурхай ашиглалтын юм дээр очиж харж ирсэн. Яг л энэ төсвийг хийж байгаа бол арай бага. Яг л бас тэр бодлого машинаар гэдэг ороод янз бүрийн байдлаар явдаг багтээ чулуунууд арай бага. Бид нар өөрсдөө бас авч бодлуулдаг байсан шүү дээ. Бидний бол маш их юм. Яг л байгалийн модтой нүүрсэн дотор чулуу байж таа. Тэр чинь чулуу бидний маш хэмжээтэй ажиллаж ирдэг. Тэгээд одоо яг тэнийг ядгаад ерөнхийдөө Барнууд мэддэг. Өгнөд мэддэг ингээд хоорондоо явал баг зэрэг хасалтууд явдаг. Юм явдаг. Энэ бол би. Энэ дээр бол одоо танай пластик төслийг зүйлж байгаа улсуудтай бид нар уулзаж ярьж ирсэн юм бол би надад ч гэсэн үзүүлж ирсэн юм би. За, танаас өмнө ийм баримт үйлддэг, акт үйлддэг ийм асуудал танай компаниар байсан уу? Хоёр талаар хийсэн гараад үдсэн үсээр хэмжээ. Ихний жил бол одоо би ажил авахаас өмнө тийм гайгүй байсан ба. Миний авсны дараа бол ерөнхийдөө нэг сар гарсан хоёр сар ажиллаад ерөнхийдөө ихний зогссон шүү дээ. Тэрнээс үлдсэн нүүрснүүдийг бол борлуулж чадаагүй нүүрс байдаг. Тэрнээс шатлалд орсон нүүрс байдаг. Энийг бол тэр бүгдийг чинь нөгөө хүн аваад ээж чадахгүй. Зарим компаниуд авдаггүй. Тэгээд жоохон удацсан нүүрс нь чанар нь бас мундаг нүүрс чинь бас чанар багасдаг юм. Ичдэг багасдаг юм.
За энэс гарч ирсэн слайдаас өөр нэг слайд. Өөр нэг слайд нэгээс гарч ирсэн гэж байна. За тийш. Наад 자, 나이브로 쓰시죠. 나이는 다른 컴파스가 됐으니까 많이 좀 문제는 네가 썼다. Өвлийн цагт богоо үлдсэн байдлаас мөсөн жин гэдэг тоо хэмжээнд бүрддэг. Миний таанаг талаар өвлийн 뭐야 ер нь бол тэр буулгаж байгаа ус чинь дайны буулгах юм байлээ дээ. Тэр чинь хүмүүс зам уснаа буулгаж өгч байгаа шүү дээ. Тэр чинь ерөөсөө ямар ч компани хүн хатдаггүй. Тэр төмөр замын чинь тэрч богоонд байгаа нүсээ буулгаж өгөхөөс гадна буулгаж өгснийхээ мөнгөийг авдаг сууч үү дээ. Ачаал туулгын зарлал гэдэг. Бидний одоо хянжиж одоо тийм байгаа улсууд хянжиж шаардж болохгүй тэгээд ажлын улсууд бас наацаар байж байгаа гэж ойлгохгүй. Тэрнээс би одоо тэр бүгд тийм хөлдөөчгээр явдаг гэж хэлж чадахгүй. Ягаад гэвэл нүүрс өөрөө бас чиглэлтэй яваад тэгээд төмөр дээр наацсан тийм юм байдаг. Тэр хоороошоос үүдэн чиг авдаг гэдэг байна шүү. Энийг та юу? Ер нь бол Жон бодороод ирсэн цагт бол нүүрс бол хадгалах удаан бодохоор ботроход чанартай болохтэй орноогийн нүүрс бол ерөнхийдөө салхинд би бол хордлуудыг бол янз бүрийн хараад идэв. Яагаад гэвэл салхишуурганд юм уу тэрний чинь ачиж байгаа усууд өөрийн сэтгэлгүй ажиллаж байгаа усууд бол тэгээд машины богойч юм янз бүрийн хордлууд жижиг нутаг нүүрснүүд бол хордлууд бол багцлах гэдэг байна гэж ойлгодог. Тэрнээс бол яг тэрэндээ тооцоо хийсэн юм юмнууд бол байхгүй. Бид нар бол айлхаар нүүрстэй ажиллажсны хувьд тийм юмнууд бол байдаг гэж ойлгодог. Чигтэн ус хатахаараа чинь хөлдөө гэж байна. Яг болтгий. Би надад таны мэдчих үзэхгүй нэр асууч тэгээд тийм таарч байна. Энэ нүүрс одоо 5 кг нүүрс хатаад 4 кг 500 болж байгаа нь энэ хэмжээний компани бороо юм. Энэ гөрөөс асуудал байна. Энэ хариулах шаардлага. Би яг асууж шигээр тайлбарлаж байна. Асуух шаардлага байна. Тайлбарлах шаардлага байна. Тайлбарлах нэг хүний хамаарч байхгүй. би энэ өөрсдийн шаардлага байхгүй. хатаад жин өнгөцөнд нүүрсийг төлөвлөх гэдэг байна. Болно. Тэр болохоор энийг ингийн хүн яаж болох вэ? Компани боронтой байж. Гэхдээ чи ороосоо хатаад жин өнгөцөж байгаа энэ компани ямар боронтой тийм. Тэгвэл яг ус яа гэдэг хатаад жин өнгөцөж гэдэг. Та мөнгөчлөө болж яаж. Яг хоосын асуудлыг байршуулж хийх юм чи утсан харсан зүйлээр талаар одоо зүйлээж явлаа. ойд байдлаар үнэлт. Яг би зөв хамгийн гол үгсэн. 8 кг нүүрс ирээд хатаад 7 кг болсон чинь 1 кг усын ядаж эднээс авах гэдэг нь богоож байгаа нэг компани ямар боронтой За энийг би дараа хоосоо битгэлцтэй юм асуудал байж байна. За өөр асуудал хоёр зүйл хэлдэг. Таны өмнө энэ компани захирлаа үнэлсэн. Тояа гэж юм хэлээ. Хоёр зүйл хэлсэн. Сайтыг нэгсэнгүү нөөцгөл нэг зүйл арчсан. Яагаад нэгсэнгүү гэж таарах вэ? Би эцэнгүй гэдгийг ямар ч хайсангүй. Ерөнхийдөө ямар нэгэн нүүрсийг би хүлээж авахдаа аваад надад ясаа хичнээн тоон байж шүү. Тийм ээ. Хэдэн тоон гарчих шүү гэдэг юм хүлээж өгөх хэрэгтэй гэж байна. Тэрийг би хэрвээ яг тооноор хүрж игээд тооноор би хүлээгээд авах юм бол би тэрийг эзэмших гэж байна. Тэрийг энэ 10 шуудаар савлсан энэ богоноос гэдгийг шулгаасан нь манайхаас нь төлөвлөж тавьчихсан байлээ. Цураа дараа тэр усууд юу хийдгээсэнгүүт ерөөсөө
тоож яваад хичнээн шуудаа тэр ард мөн толгойтой 그렇게 эхний жил бол 10 болж исэн. Би төсөлгүй байна. Дараагийн жил бол 15 болж исэн. Зарим өдөр 10 болдог, зарим өдөр 10. Нэг хүн бол тэр шуудаа зэрэг тийм үг хянаад хараад би чадахгүй гэдэг бол 100% одоо би тийм хариуцсан ажилчны хувьд ажилчнаа мөн хийхээс байна. Тэгээд тийчнээ шуудаа болсон шүү ганцсан зураг хийсэн. Тэрнээс үлдэлтэн тэр шүү тэрийг тийшээ аваачаад аваадсан шүү. Тэгээд юу бас хүн болоод юм аюулцсан улсын өмч хариуцсан хувьд юу гэдгийг би энэ үсвэл нь ямар нэгэн байдлаар 30 тонн тань дээр 40 тонн юм байсан. Энийг та хэлэх ёстой та гэсэн юм уу? Та энэ улсын өмч хандсангүй гэдэг ийм асуудал гарч ирэх үед би хамгийн түрүүнд бодож энэ асуудлыг явуулсан. Тийм учраас би эцэггүй гэж хэлээ. Яг л надад хүлээж өгсөн байхгүй ерөнхийдөө тэр богоноос болсныг та яг ямар ч хэдий хийсэн байсан би ахын байгаагүй би тэрийг хүлээж аваад болохгүй би тэрийг эзэмгүй гэж хэлж байна. Энэ бол миний бороогаар хэлсэн байж магадгүй гэхдээ ерөнхийдөө энэ асуудлыг би өөрөө бодохдоо тийм байна. Өчигдөр нөхөс танай компани бодлуулж байна. Манайх борлуулж ийсэн бид нар тэрийг борлуулаад гэж хэлдэг ба. Ганцхан юм тэр чинь бид нар орлого авчиг зарлах гэсэн үед бид нар орлого аваад ихээр зараад болохгүй бичиг бүс байхгүй. Хинээс авсан бид нар бадастай тусаж чадахгүй байсан. Яг л дойч хүнээс аваагүй болохгүй би авсангүй зүгээр тэнгээс буугаад ирсэн би эзэнгүй юм зараад гадууд ажиллах санагдчихсэн. Энэ бол миний буруу. Тэгээд одоо тэр нүүрс хүлээгээд нэлээд шүү дээ. Энэ юм яриад энэ нөхөр нүүрсийг багмөр их шампаа станц хөстэй юм. ийм яриад одоо энэ нүүрсээр хийжээ би таав байхгүй юм биш. Байхгүй би тэр юм мэдгүй. Зүгээр юм бол зүгээр өнгөрсөн баруунаас томрох шиг боломж байсан бол арай өөр байсан болов гэж надаас асуу тэр үед нь байгаад болохоор миний өнөөдөр юу ярих вэ? Ер нь бол тэрийг аваад хоёр талынхаа хяналтанд аваад тэгээд авдаг газрын илчээ хангаад тэгээд өгсөн байсан бол өнөөдөр бид авахгүй байсан болов гэж байна. Орны асуусан. Шилэнгуй танах энэ нөгөө борлуулсан нүүрснийхаа тооцоо юм хаашаа явуулдаг байсан? Манайх тусгай юу гаргаад бүртгэл хийлгэж аваад тэгээд тэрнийхээ зарсныг яг хичнээн тооныг хаан падаа бичиж гаргасан тэрийг бид нар өөрсөн дээр бүртгэж аваад тэр мөнгөө багнууд хийж өгсөн. Энэ шилжүүлээд байгаа үйл чинь ямар очиртай? Яагаад та багнууд хийж ёстой гэж болохгүй шууд аваад бид нар хийлгэж болохгүй гэхдээ тэргүй тийм болохгүй бид нар ерөнхийдөө багнууд шийдвэрлэх ёстой. Ямар ч байсан тусгай юу нэгээд ихлүүлсэн байсан би тэрийг үргэлжлүүлээд явсан. Хин гэж хүн рүү шилжүүлж хэрэгтэй тооцоорыг санхүүжүүлж байсан. Зүгээр санхүү гэсэн нэрээр шилжүүлэх үү те? Тэр нь юу гэж хэлчихсэн би одоо санахгүй юм. Ерөнхийдөө санхүүгийн талбар шийдвэрлэх захирлаа хичнээн нүүрс зарлаа тэрийг тэдний нүүрс зарсныг багнууд руу шилжүүлээ гэдэг хоорондын тооцоог хэлээр явуулдаг байсан гэж байна. Шинжлэх ухааны асуудал. За таны өрн туяа гэж захирлаас нэг багнуурчээ. За багнуурчийн захирал туяа болохоор ингэж ахын тод явуулсан гэдэг нэр нь тав гэж. Тэргийн нэгдүгээр хасрын 240 байна. За тэгэхээр энэ багнуур хацаг компани үүрэг эрхсэндээ захирал ахын тод явуулсан юм гэдэг. Тэгэхээр 2012 оны 12 сард ингээд толгойд ингээд багнуурчтай ийм эгшний тоон ингээд нутаг байна. Энийг бид ингээд бодлоосаа. Ингээд 12 энэ хөтөлбөрчин 12 оноос ирж явсан тэр анхнаасаа энэ нутаг үүсэж байгаа юм байна. Энийг бид нэг бодлоо тавьчихсан байна. За үүнээс хойш та ажил авснаас хойш энэ хөтөлбөр цаашаа өглөөд явбал энэ компани хахаар юусээ аваад ингээд нутаг үлдээ ингээд аваад тавьчихсан байна. Яг энэ та захад болсноос хойш энэ багнуур компани энийг ингээд урдын энэ туяа юу захад ингээд бодлоод ингээд
үлдэх нүрсээ бодлуулаад яваад байсан байна. Тэгэхээр та үлдүүлээд энэ нүрсээ ингээд аваад ингээд цаашаа ингээд бодлуулаад яваад ингээд үлдэхтэй байгаа гэсэн шатаа зарим нь шатсан зарим ингээд олон сарын хичээл ингээд байгаа юм чинь хот нүрсээ тэнцэн зарим алга болчих байгаа байхгүй. Ингээд хоёр гэж хэлвэ. Тэр бодлуулалт хийх гэжсэн гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ би түрүүн хэлээд байсан. Тэр нүрсийг чинь авдаг газар авдаггүй газар гэж байна. Өөрөөр хэлбэл янз бүр шүү. Зарим нүрсийг чинь одоо дан номдог төлөх газар байж байна. Тэрийг бол тоотой. Эндээс аваад үлдээд биенийг ажил авснаас хойш ерөнхийдөө 4 сар танаахан ч зогсдог, уурын зовлон гэсэн ерөнхийдөө зогсолтод ордог. Мэдээ хэмжээтэй татаад авсан улсууд чинь өөрснийхөө талбай дээр байгааг түлж дуусаад тэгээд агуулгыг машин авахгүй тэгээд ерөнхийдөө дуусж байгаа юм борлуулах газар бүгээс тэгээд нүс хавснаас бороонд орсноос тэгээд өөрөө дотроос уугаад хэлэх юм байлээ. Тийм учраас тийм асуудал байсан. Энэс үед борлуулахгүй гэж хэлээгүй. Энэ нь үнэхээр яг 5-6 сар зовлон гэсэн бид ханаа. Тийм учраас энэ бол тиймэрхүү асуудал болсон. Тэгэхээр бид дараагийн жил нь бол одоо би ажиллаж байхдаа бол аль болохоор 3 сар үлдэгдлийн шахаад үнийн хямдруулж байгаа ч гэсэн одоо бид тооцоо хийж үзээд бас нэг би үнийн хсаар гаргаж байгаа тэгээд тэрийг борлуулах ажил хийжсэн. Үүрсэл байна. Тэрийг снаа асуух. Заас. Энэ агнур MJ-ийн тийм компаниудтай гэрээгээ агнур нэг компаниас 2 ажилтан ажиллуулсан. За 2 ажилтан ажиллуулсан байх. Энэ 2 ажилтны үүрэг нь юу байсан бэ? Энэ үүрэг нь ерөнхийдөө 9 богоод хитэн тоон иржээ. Тэгээд хичнээн шуудаа гарлаа. Хитэн шуудаа гарлаа тооцоо хийхдээ цаашаа шуудаа тооцоо хийж болтой. Тэрнийг л одоо нэг бодлоор хямуулж байгаа юм шиг нөгөө бодлоор бол одоо тэр усууд үзүүлээд тийм байх гэдэг батлаа авч харуулсан авдаг юм хийжсэн. Энэ фарма хурцлах компаниас энэ саяын дурдсан 2 компани үлдэгдлийн үсгийг авах борлуул энийг самурын байдлаар шийдсэн тийм алтан бичиг юм уу чиглүүлжсэн. Тийм юм байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар та өөрөө сайн дураар аваад борлуулаад байна. Тэгээд борлохгүй үйлдвэрлэлийн тэндээ шингээд гэдэг нь юу гэдэг юм байгаад байна гэж байна. Ерөнхийдөө эхнээсээ яаж хийснийг мэдгүй ерөнхийдөө миний бодлоор бол аваад бид хоёроос ажиллахад асууж ирсэн. Энэ нүрсийг аваад бид ингээ борлуулаад их болж байгаа гэсэн анхны гэрээгээрээ үлдэгдлийн нүрсээ их компани дээр үлдээд тэрийг танд борлуулад тэгээд тэрийг банууд руу мөнгөний шийдвэрлэж явах гэдэг нэг 2 ажилчин ажил хэмжээ хийлгүүлээд тэгээд тэр үлдгийг та борлуулах хэрэгтэй шүү гэж хэлсэн. Тэгээд би тэр Ирсний гадаад бүхэлдээ мэдээгүй ерөнхийдөө зад ихээс байдаг тэр нүрсийг борлуулаад ямар ч байсан аюулхаар шатаачгүй аюулхаар тэрийг одоо янз бүрийн юм болохгүй тул хийжсэн гэж. Одоо тэр өмнөх захирал туяач нь их үүрэгтэй гэсэн юм уу ингэж бид нар явж байгаа гэж хэлээд байна. Ингэж явж исэн анхаас эхлээд бидний борлуулах гэсэн тийм учраас бид нар борлуулаад энийг зарж байгаа гэсэн. Та түрүү мэдээлэл дээр 4 удаа албан тоод сайн нэрхүү компаниуд руу явуулсан. Энэ ямар утгатай албан тоод вэ? Ерөнхийдөө нүрс ингээд хэмжээтэй энэ айсан юу юм бол хитэн шуудаа нүрс хийлээ хитэн тоон нүрс манайх цэврээр авлаа үлдэлчин танах шүү гэдэг юм явуулдаг байхгүй. Тэрийг хэмтсэн ч байхгүй хит орогийн нотлох ч юм байдаг. Тэгээд авчиад нэг газар аваад байдаг.
Сүүлдээ нөгөө нүүрснээс нь баг зэрэг урд оны чинь урд оны төгсгөл хэлсэн болохоор тэдний арга хийсэн жигсаалтуудыг хитэн тоо биелэх гэдгийг бид тэнд байгаа улсуудаар хацуулаад ингээд тооцоо өгөхдөө нэг вагоноос чинь баг нийт 10 вагоноос илүү 50 тоноор гарч байна. Тэгэхээр би тэрийг нэг бодлоор тэр улсууд шуудаг тооцсон хойд надад үлдэж байгаа нүрсэн тэр хэмжээнд байхгүй болохоор би сүүлдээ тийм нүрсний чинь юм дээр оноо хэцүү болно гэж байна. Тийм учраас албан тоо гэж байна. Яагаад нэг албан тоодын утга нь юу юм бэ? Юу нь товчхон бол энийг хэмжиж үзье. Энэ хэмжээтэй байхгүй. Хоёрдугаар нь энэ эзэдээ болгуулсан гэсэн байна. Энэ Бангор их компани, Бангор их компаниас нүүрс аваад борлуулдаг байсан уу? Бид нар борлуулдаг байсан. Ямар нэр авчихсан Бангорт? Бид нар намайг ихэд бол ерөнхийдөө бас 27 хацсан байсан. Би сүүлд нь нийтдээ бид нар нөөцтэй өнөр 32 складны нүрсийг бол 35 оны хэдийгээр ингэж авдаг гэсэн. Яг л нийт одоо түн зарж байгаа үнээр би Бангор их компани. Бангор хотел компаниас вагон нүүрсээр тэндээс танах авч байгаа юм уу? Тийм. Авахдаа тэр жинхэнэ асуудал яриад дүүсэн танаа оюун компани хооронд бидний хооронд бол баг зэрэг нь би яг л албан тооцоолж явуулдаг. Ерөнхийдөө бид бас өөрийнхөө мэдсэн компаниуд юм болоод хөшөөгөөнжүүдээр ингэдэг байлээ. Бидний жин хөрөхгүй бай, ийм юм бай. Ихтэй одоо бид нар боломжоор одоо борлуулаад ардыг гооцохтаа одоо өөрснөө хүлээгээд бидний эдгээр хүмүүсний 60% нутаг хүмүүсийг хийжтэй. Бид нар тэр байгалаас айцныг бид нар тийм боломж өгнө гэж байхгүй. Эсвэл том хүрээдэг нь эсвэл жижигхэн жирийн бид нар тэрийг үүргийн дагуу тэгэхээр энэ төрөмжтэй агуултай гадна 2015 оны 5 сарын 1-ний өдрийн мэдлэгээ тэнцвэрт ирээс албан бичиг өгдөө. Тэгэхээр мөнхчүүдэн та за цэрэнгийн өнгөлөс центром бааснаар 2014 оны 10 сарын 1-ний өдрийн төрийн ордонд нэвтэрсэн байдаг л да. Энд ямар уулзалт болсон бэ? Энэ ямар явуулсан? Энд энэ хойно усуудын бидний Бангор их нэгдэлтэй орж биднээс ерөөсөө ямар учиртай яасан гэдгийг ямар учиртай яасан. Энэ асуудлын талаар биднээс асууж нэг л удаа уулзалт хийжсэн. Одоо энэ Бангор тохиолдолд юу хийх санахгүй нэг л амар юм асуудал байсан. Юу яач? 42 дугаар Өмгөөлөгчдийг хараа тагсан чагсан бүс гэж байсан. Та шүүшээ хараад одоо цэцэг газар ингэж ажиллаж шээ. За энэ би одоо өөрсдөө нэгдүгээр биш гэсэн юм асуусан. Энэ хэрэгтэй байна бодсон юм. Энэ хэрэгтэй ямар ч холбоо байхгүй. Өмгөөлөгч нар хаад авчихгүй. Хизээ ууцах, ямар хоолны газар орох, ямар цаас дээр юу гэж бичих. Энэ чинь өмгөөлөгч их асуудал шүү дээ. Та шүүжүүлж ийм байж болохгүй шүү дээ. Би энэ тайлбар хийх. Өмгөөлөгч нар хаад авчих. Хизээ ууцах. Ямар хоолны газар орох. Цаасан дээр юу гэж бичих. Энэ ажилтнууд цогцолтой болоод энэ байгууллага ямар хамаатай юм бэ? Би энэ засгийн газар олон тоос гэдэг юм байна. Энэ зүйлс бүлэж авах гэж байна. Ийм замбраагүй ийм зүйл авахгүй шүү дээ. Энэ арай тэмдэж шүү. Та надад өчөж шүү дээ. Та нар ингэж ажиллах. Та нар энийг би гадах багс гэж байна. Гадаа зүгээс сууж юм. Энэ юу болж байна бэ? Та нар хагасан биш. Та нар мөрдсөн байх үнийг. Та нар үс гэж байгаа бодлоо шууд чараа. Прокурор шууд чараа. Яг үү. Гараас шүү нэг удаа. за энэ туруу басна юмгоос өөрөө хэрэгцээндээ харуулж ирсэн. Би эндээс юу уншиж хүссэн бэ гэхээр энэ Бангор их албан тооцоод за Монгол улсын засгийн газрын санаачилгаар нийслэлийн акцид хэм дүнтэй шуудаас нүүс борлуулалт хүмүүс ажиллагаа явуулж байсан
MGADSB харилцаа хурцаа компанитай холбоотой нунцал нүсний тооцоо хавсгалтаа хөрвүүлв. Тус компани багаар хурцаа компани болон MGADSB компаниудын хооронд байгуулсан нүүрс худалдаа авах гэрээний дагуу вараанд очуулсан нүүрс шуудалсан нүүрсний зөрүү нунтал нүсийг хүлээн авч борлуулдаг байсан гэдэг зүйлийг бичсэн байгаа. Тэгэхээр би энэ талаар мөрчүүлэн байгаас тодруулмаар байгаа байхгүй юу? Энэ MGADSB энэ компани багнуудтай одоо байгуулсан гэрээн дээр одоо зөрүү нунтал нүсийг одоо танаа авч борлуулна гэсэн зүйл заалт байгаа мó ямар ч бас ийм албан зүйл болсон. Би хөл ажил авснаас шинэ талаар нэг юм мэдгүй. Ягаад гэвэл тэр намайг ихээс өмнө хэлсэн байсан. Надад энэ нүсийг авах гэдэг байсан. Аваад бодлох ёстой үүрэгтэй нэг болоод би аваад өгснүүдээ манай бизнес ч охин компани шүү дээ хавцаа компани. Энэ үсээс бидний үүргийг нэгдсэн гэж байна. А тэгээс үл надад тэр гэрийнүүдэд үзүүлэн гэж юу ах вэ? Би тэр гэрийг нь тооч хараагүй ямар ч гэрээ байгаа гэрийг мэдчихгүй. Тэгэхээр таныг яагаад ийм юу бичиг авах бичиг хийж өгсөн бэ гэж байна. Миний хувьд бол хизээ нэгэн цагт одоо би хичнээн тон үс чамд өгсөн шүү гэж хэлээд би тэнд ямар ч баталгаа байхгүй энийг баталгаатай дансан хийж баталгаатай одоо нэг бодлоор тэнд ажиллаж байгаа улсуудыг янз бүрийн юмд өвтүүлэхгүй тулд энийг эзэнтэй бол авдаг нэг нь хүлээж өгдөг нэг нь авдаг тийм журмд орох гэж бодсон. Та санахтай мэдсэн би таны 2015 оны 4-р сарын 23-ны өдрийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээ зарим хэсгээс уншиж сонсголоо. 4-р гэсэн үг. За тэгэхээр мөрдөн асуултын асуулт байна л да. Та 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 139 тоо албан бичгээр өмгөөлөгч баасан доржид өгсөн албан бичиг тус компани багнаа хурцаа компани MGADSB компаниудын хооронд байгуулсан нүүрс худалдаа авах гэрээний дагуу шуудалсан нүүрсний зөрүү нунтал нүсийг хүлээн авч борлуулдаг гэсэн албан бичгийг өгсөн байна. Энэ ямар учиртай албан бичиг хийж өгсөн юм бэ? Харин би энэ албан бичиг хийж өгсөн нь гэхдээ шуудалсан нүүрсний зөрүү нунтал нүсийг хүлээн авч борлуулдаг тухай ямар нэгэн гэрээ бол огт байхгүй. Тухайн үед ганцхан өмгөөлөгч баасан дорж манай багнууд Хурцаа компани нунтал нүсийг хүлээн авч худалдан борлуулсан 6354 тонн 159 сая төгрөгийн нунтал нүсний тооцоог хоорондоо ямар нэгэн байдлаар тооцоог өгсөн бичиг хийж өгөөч гэснийхэн дагуу ийм өг бичгийг хийж өгсөн юм аа. Гэрээний дагуу гэсэн үг орсон асуудлын үед би нүүрс худалдан авах тухай гэрээний тухайд гэж ойлгож бичиж өгсөн. Тэрнээс биш тусдаа шуудалсан нүүрсний зураг нунтал нүсийг хэлэх тухай гэрээ гэж ойлгож болохгүй юм аа. Гэсэн үг юм. За мөн. За 2014 оны намайг ерөнхий сайд тасаа алтан үед намайг болон багнаа хурцаа компани удирдлагуудыг өрөөндөө дуудаж үлдэх ямар учиртай юу болоод байгаа талаар тайлбарлах гэж тайлбарлаж байсан. Мөн түүний дараа дахин бас өрөөндөө дуудаж тайлбарлаж байсан. Тухайн үед болсон асуудлыг миний зүгээс үнэн зөвөөр хэлж тайлбарлаж байсан. За харин нэг удаагийн уулзалтын дээр нь ерөнхийдөө алтан үед ганцхан өмгөөлөгч нарыг хажуудаа байлгаж байгаад бидэнтэй уулзаад бид нарыг гадаад өмнө өмгөөлөгч нарт нь хандаж та нар эднээс асуух зүйл байна уу гэсэн зүйлийг асууж байсан боловч биднээс нэг их зүйлийг асуугаагүй гарсан юм аа. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа нь өмгөөлөгч баасан дорчин нэрш надад дээр алтан бичиг хийлгэж авсан юм аа гэсэн ийм мэдүүлэг өгсөн байдаг байхгүй юу? Энэ таны өгсөн мэдүүлэг юм уу? Одоо энэ саяны одоо уншиж өгсөн мэдүүлгийн дээр шиг ийм асуулт болсон юм уу? Ууцаг хийсэн юм chứ бид нэр орсон биднээс юм асуулт хийсэн. Гэхдээ өөрснөө та нар бидний үдээ орсон уу гэж асуухад би орсон модоор орсон гэж хэлсэн. За бол. Асуулт. За 38 дугаар асуултын 88 дугаар байгаа бичээсэн зүйлийг байгаа. За энэ бичээсэн зүйлүүдээр таамаглаж авсан гэдэг нь асуулт.
уг өртөөнүүдээр нүүр болгож худалдаж явуулаад нэлээд хэмжээний нондог гарч энэ нь тэр хэмжээгээр багнаар хугацаанд компани байна. Тэгэхээр энэ шивчээ энэ өсөлтөд мэдүүлгээр багнаар хугацаанд компани хохирож болж байна. Энд одоо ямар утгаар хохирож болж байгаа вэ? Тайлбар хийжсэн юм. Би бол янз бүр усуудаа явуулаад шалгуулсан юм уу? Яг шуудатай нүснээс үеийнхээ хичнээн тоон ангаа 40 тоонтой гарчдаг тэм нүс нь 16 тоон юм 15 тоон байдаг. Тийм учраас энэ хохирлууд энэ бүртгэл юмнуудыг нэг жиглэж энэс нөгөө их компаниэр бол нөгөө ийсэн вагоны юугаар шийдвэрийг өгч байгаа шүү дээ. Үлдээхийг. Тэгэхээр багнаа бол одоо тэрийг хүлээж авсан үлдээхээс үлдэн тооцоод энэ Канадад үлдсэн гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас энэ бол хохиролтой юм байгаад байна. Энийг журам дорож өгч ийм аягаар хийсэн. За энэ мэдүүлэлтээр болж байгаа. Нэг бүр хэдүүд нэг шуудаан 30 кг-аас илүү 1-2 кг ороход эмэс хүмүүс ороход 40,000 тонн нүүрс ордон гэсэн үг юм аа. Энийг одоо ямар утгаараа ерөнхийдөө бол бидний гэсэн өснө үзэжсэн шуудаа бол багнаар бидний үргэлж зогсож чадсан дэлхийг усууд зогсоод харж байгаа хаана тэгээ хийж байгаагийн жингийн үзэж юм гэж асууж ирсэн. Ажилчдаас. Тэгэхээр өглөө орж ирээд 10 шуудаа 20 шуудаа хийдэг бичдэг. Тэгээд энэ хаваар байж шүү гэдэг. Өстө гатны орцсон юм шиг хичнээн шуудааг хийж идэг. Багцаад. Тэгээ шуудаа гэдэг нь одоо миний бодлоор би өөрөө бодлоор хэлсэн юм. Надад 10 хийж шуудаа дүргийн хийлээч 10 хийж чадахгүй гэдэг. Яг л шууд таамаглаа. Цагдуулаарч өнгө сэрэглээ. Шин зүйлсийг турших эрэл хайгуулаа хизээж битгий зогсоо. Тош шиг тунгалаг царай, торох шиг зөөлөн арс. Шинжлэгдсэн Актар X. Ашиглалтанд орсон 100 тонны байр 1 м квадратны өртөө 1,150,000-аас 1,250,000 төгрөг. Эрхэм хэрэглэгч та бүхэндээ дэлхийн шилдэг киноны сувг болох AMC Sundance Channel зэрэг сувгуудыг албан ёсны эрхтэйгээр таны гэрт дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж байна. Та ямар ч нэмэлт төлбөргүйгээр дэлхийн шилдэг олон ангид кинонуудыг хүлээн авч үзээрэй. Мөн Universal удирдгаар ТV болон Boxo зэрэг удирдах боломжтой боллоо. Хэрэглэгчээ дэдэлсэн 20 жил Сансар кабелийн телевиз. Хотын төвийн утаагүй бүсэд байрлалтай хүүхдийн тоглоомын талбай. Орчин үеийн дэвшилтэд технологи хөнгөн цагаан басаад улсын дунд сургууль таны ирээдүйд зориулан